уран бүтээлч хүмүүст нэг гол тавигддаг шаардлага бол уран бүтээлийн тусдаа байр урлан гэж нэрлэгдэх байр хэрэгтэй байдаг. Энэ урлангийн байранд бас нэг тавигддаг өндөр шаардлага нь бол гэрэлтүүлэг. Ялангуяа дүрслэгүрлийн уран бүтээлчд бол энэ бол маш чухал шаардлагатай байдаг. Өдрийн цагаар бол мэдээж байгалийн гэрэл, шөнө үдшийн цагаар бол зохиомжтой гэрэлтүүлэг. Гэхдээ удаан хугацаанд нарийн ийм ажиллагаатай юм зүйл дээр төвлөрч суудаг учраас бидний харааны ядаргаагүй ийм гэрлүүд бодлого чадвар сайтай ийм гэрлүүд шаардлагатай. Өнөөдөр 5 гарч байна. Миний ширээн дээр ингээд ширээний гэрлэж байна. Бас сайн суурьтай. Яагаад ийм гэрлүүд шаардлагатай вэ гэхээр нэг зүйл удаан төвлөрч суухаар буруу гэрлүүд бидний хараа эрүүл нөлөөлдөг. Одоо хараа нууцтай очдох байдалтай аль хэмдэн нууж ирсэн. Тийм болохоор өөрсдөө бас хамгийн гол чухал эрхтэн болсон харааг хангалттай гэрэлтүүлэх маш чухал юм аа. Тэгээд залуу хүмүүс бас захичлмээр байна.